Урилгыг маань хүлээн авч ярилцах цаг гаргасан баярлалаа ноён Андре. Ярилцлага Marriott International-ийн 1-р улирлын дүнгээс эхлүүлье. Компани ашиг хүлээлтээс давж олон улс дахь тэлэлт шин дэд түвшинд хүрсэн анхаарал татж байна. Та өнөөдрийн Marriott International-ийн үйл ажиллагааг хэрхэн тодорхойлох вэ? 2026 он үргэлжилж буй үед таны брендийг олон улсын салбарын бусад тоглогчдоос ялгаруулж буй гол давуу тал нь юу гэж харж байна вэ? Thank you very much, Bold. In that regards, we are the Баярлалаа. Тэглгүй яах вэ? Энэ хүрээнд сонирдуулахад бид дэлхийн хамгийн том зочдлуудлын оператор компани гэдгийг та мэдж байгаа бах. Манай хөгжүүлэлтийн төслүүдийн багц буюу хэрэгжүүлэхээр төлөвлөсөн шинэ төслүүдийн урсгал өнгөрсөн жилийнхтэй адил хүчтэй хэвээр үргэлжилж байна. Мөн үйл ажиллагааны гүйцэтгэлийн тухайд та манай санхүүгийн тайлангаас харсан байх. Бид улирал бүр хүлээлт зорилтуудад агуулan биелүүлсээр өнөөдрийн амжилттай тайлангийн түвшиндээ хүрээд байна. Одоогоор Монголд хэрэгжүүлж буй Marriott-ийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж өгөхгүй юу? Yes, we have recently picked up kind of signed up an AC. Тийм ээ, бид саяхан Marriott-ийн сүлжээ буудлын брэнд болох AC Hotel төслийн гэрээнд гарын үсэг зурсан. Kind of in an idealistic kind of location on. Та бүхэн энэ талаар мэдээнүүдээс харсан л байх. Бид Монголд тэр дундаа Улаанбаатар хотод анх удаа бизнесээ нэвтрүүлж байгаа учраас байршлын хувьд ч маш тохиромжтой. Стратегийн чухал ач холбогдолтой төсөл гэж харж байгаа. Бид Улаанбаатарт үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаадаа туйлын баяртай байна. Мөн зөвхөн бизнесийн хувьд бос нийгмийн хариуцлагын хүрээнд хөв нэмрээ оруулахыг зорж байна. Тухайлбал ажлын байр бий болгох, олон улсын үйлчилгээний стандарт туршлага хуваалцах, хүний нөөц болон ур чадвартай ажилтнуудыг сургаж хөгжүүлэх чиглэлд бодит хөв нэмрээ оруулна гэж харж байгаа. Marriott International Монголын зах зээлд яагаад яг одоо нэвтрэхээр шийдвэ? Учир нь ойролт орон дах геополитикийн хурцлал байдал болон түвшний үнийн өсөлтөөс шалтгаалаад ийм зүүн нислэгийн тариф нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь аялал жуулчлалын эрэлтэд дарамт учруулж болзошгүй гэж үзэж байгаа. Ийм нөхцөлд Marriott аяллаа эрэлт удаашрах асуудалд хэр бэлтгэлтэй байна. Магадгүй Монгол зэрэг шин зах зээлд сэтгэлж буй Marriott-ийн Аз дахь урт хугацааны өсөлтийн стратегийн нэг хэсэг гэж ойлгож болох уу? Ярангуй тийм. Энд хамгийн чухал ойлголт нь урт хугацааны хандлага юм. Бид Монголын зах зээлийг нэлээд олон жилийн турш судалж, боломжийг нь ажиглаж ирсэн. Marriott-ийн бизнесийн загварын хувьд бид ихэвчлэн тухайн улс орны дотоодын хөрөнгө оруулагч түвшүүдтэй хамтран ажиллаж, зочлуудлын бизнесээ менежменттэйгээр удирддаг. Project type and owner type. Тиймээс зөв байршил, зөв төсөл, мөн ижил алсын хараатай түншийг олох нь бидний хувьд хамгийн чухал байдаг. Энэ утгаараа Монгол дахь энэхүү төслийг ч чамгүй хэдэн жилийн турш бэлтгэж боловсруулсан. Бид Монгол улс тэр дундаа Улаанбаатарын хөгжлийн ирээдүйг урт хугацааны өсөлтийн боломжийг харж байгаа. Энд ирээд хөдөө орон нутгаар аяллаа. Монголын байгаль, өргөн удам тал нутаг үнэхээр онцгой сэтгэл төрүүлсэн. Тиймээс бид зөвхөн зочдлуудад ажиллуулах бус Монголын эдийн засаг, аялал жуулчлалын салбарын хөгжилд хөв нэмрээ оруулахыг зорж байна. Үүний зэрэгцээ олон улсын үйлчилгээ, чанарын стандартыг нутагшуулж, салбарын хүний нөөцийн хөгжилдөж бодит дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа. Та Монголын аялал жуулчлал болон зочлох үйлчилгээний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ? Мөн Marriott Монголын зах зээлд орж ирснээр үйлчилгээний стандарт, зочлох үйлчилгээний чанар, аялал жуулчлалын салбар болон эдийн засгийн хувьд яг ямар үр өгөөж авчрах боломжтой гэж харж байна вэ? Хэрвээ Монголын аялал жуулчлалын салбарыг харуул, COVID-19 сар дахлын дараагаас жуулчдын тоо жил бүр шинэ дэд түвшинд хүрч өссөөр байна. Тэрч байтугай энэ оны 4-р сар хүртэлх үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс өндөр гарснаа нь үнэхээр онцлогүй зөвсөлтөө гэж бид харж байна. Тиймээс бид Монголын аялал жуулчлалын салбарт ихээхэн боломж, хүчтэй өсөлтийн бааз суурь байна гэж үзэж байгаа. Ялангуяа олон улсын агаарын тээврийн компаниудын тоо нэмэгдэж байгаа нь тунч эерэг дохио юм. Үнэн дээр бидний хамгийн хүсэж байгаа зүйлс нэг бол Монгол улсын Улаанбаатар чиглэлд илүү олон авиа компани нислэг үйлдэх явдал юм. Учир нь агаарын тээврийн хүрт намж нэмэгдэнэ гэдэг нь илүү олон жуулчин, бизнес аялагчдыг татах үндэс болж, аялал жуулчлалын экосистем бүхэлдээ өргөжих боломжийг бүрдүүлдэг. And regarding your questions on Харин бидний авчрах өгөөж үн цэнийн тухайд гэвэл энэ бол Монгол дахь манай анхны Marriott брендийн төсөл учраас бид маш өндөр ач холбогдол өгч байгаа. Marriott-ийн соёл, үйлчилгээний стандарт, олон улсын туршлагыг Монголд авчрахдаа бид үнэхээр сэтгэл өндөр байна. even if you look at the under construction building right now. Одоогоор баригдаж буй зочдлуудлын хувьд ч бид сүүлийн хэдэн жилийн турш зураг төсөл, интерьер дизайн, үйлчилгээний шийдлгээд төслийн бүх шатанд оролцож, Улаанбаатар хотын онцлогт нийцсэн стандартыг бүрдүүлэхээр ажилласан. Бидний зорилго бол одоо байгаа зах зээлийн түвшинг ахиулж, Монголын хэрэглэгчид болон жуулчдад олон улсын түвшний илүү чанартай шинэ туршлагыг санал болгох явдал юм. Тэгвэл таны бодлоор хамгийн сайжруулах шаардлагатай салбар нь юу байсан бэ?
Миний бодлоор агаарын тээврийн салбар ерөн сайн ажиллаж байгаа. Гэхдээ бидний хувьд хамгийн чухал асуудлын нэг нь яхахгүй нислэгийн хүртээмж юм. Илүү олон нислэг үлдэж, илүү өргөн цар хүрээнд агаарын тээврийн хүчин чадлыг ахиулах тусам бизнес болон аяллаа зорилготой жуулчид Монголд ирэх боломж нэмэгдэнэ. Энэ бол аялал жуулчлалыг өсгөх хамгийн чухал хүчин зүйлсийн нэг гэж бодож байна. Үүнээс гадна дэд бүтэц маш чухал. Хот доторх замын хөдөлгөөнөөс эхлээд хөдөө орон нутг руу чиглэх зам, нийтийн тээвэр, метро зэрэг дэд бүтэцийн асуудлууд бий. Эдгээр дэд бүтэцийн хөгжлөө зохицоороо сайжирч байж, бид бүгд хамтдаа илүү амжилттай хөгжих боломж бүрднэ гэж харж байна. Энд төсөл хэрэгжүүлж буй компани гэдэг утгаараа Монголын аялал жуулчлалын салбарын гол давуу тал цаашдын өсөлтийн боломжийг та бүхэн хэрхэн харж байгаа вэ? Бидний харж байгаагаар яг одоо та бид хоёрын ярилцаж байгаа хотын төвийн бүсэд хэд хэдэн зочдууд үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ олон улсын операторууд тэр дундаа дэлхийн илүү олон брэндүүд орж ирснээр үйлчилгээний стандарт бүхэлдээ шинэ түвшинд хүрнэ гэж бид үзэж байгаа. Мөн зөвхөн хотын төвөөр хязгаарлагдахгүйгээр Монголын байгалийн онцгой тогтоц, аялал жуулчлалын нөөц асар их боломжтой санагддаг. Жишээлбэл Тэмээ, Бүргэд, Хөшөө дурсгалууд, уудам тал нутгийг харуулсан сурчлагын материалууд үнэхээр өвөрмөц сэтгэл төрүүлдэг. Монголын тэр өргөн удам онгон байгаль бол маш том давуу тал. Бид үүнийг цаашдаа resort болон спа чиглэлийн аялал жуулчлал хөгжих томоохон зах зээл болно гэж харж байна. Тиймээс Монгол улс аялал жуулчлалын хөгжлийн дараагийн шатанда энэ чиглэл рүү илүү хүчтэй тэлнэ гэж найдаж байна. Та Монгол улс аялал жуулчлалын төв болох өндөр потенциалтай гэж дурдлаа. Түрүүн таны хэлсэнчлэн нислэгийн хүртээмж дээр нэмээд үйлчилгээний чанар, улирлын чанартай эрэлт зэрэг сорилтууд байсаар байна. Тэгвэл Монгол улс олон улсын жуулчлалыг татах талаараа илүү өрсөлдөх чадвартай аяллаа чиглэл болохын тулд юун дээр хамгийн их анхаарч ямар өөрчлөлт хийх шаардлагатай гэж та үзэж байна вэ? Тун оновчтой асуулт байна. Миний бодлоор хамгийн чухал нь төр хувийн хөвшил зэрэг бүх оролцогч талууд хамтдаа уялдаа холбоотой ажиллах явдал. Тухайлбал засгийн газрын зүгээс Монголыг аяллаа бие даасан чиглэл болгон ялангуяа бүс нутгийн хэмжээнд илүү идэвхтэй сурталчлах шаардлагатай. Ялангуяа аялал жуулчлал эрчимчдэг зуны уйлралд энэ маш чухал юм. Ингэж бүх талууд хамтран ажилласнаар эдийн засаг болон аялал жуулчлалын салбар бүхэлдээ өсөх боломжтой гэж харж байна. Мөн бидний энд санал болгож аялал жуулчлалын бүтээгдэхүүн туршлагууд ч мөн чухал юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэх явцад Marriott-ийн хувьд хамгийн том сорилтууд нь юу байсан бол? Тэмээ, таны хэлсэнчлэн улирлын чанартай хүчин зүйлс сорилт дагуулсан. Ялангуяа өвлийн саруудад нөхцөл байдал нэлээд хүнд болдог санагдсан. Хэд хүйтэн цаг агаараас шалтгаалаад барилгын ажлыг тодорхой хугацаанд зогсоохоос өөр аргагүй болсон. Манай түншүүд, барилгын компаниуд ажилчны хувьд ч ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд бэрх байсан. Тиймээс улирлын чанартай байдал нэг талаасаа боломж, нөгөө талаасаа сорилт гэж хэлж болно. Учир нь цаг агаар эрс хүйтрэх үед олон улсын жуулчдын урсгал мөн буурдаг. Харин ийм нөхцөлд бид дотоодын аялагчдад илүү төвлөрч, гэр бүлүүд болон дотоодын хэрэглэгчдэд зориулсан чанартай зочдууд өндөр түвшний туршлагыг санал болгох нь чухал гэж харж байна. How do you see the competitive environment? Because as the tourisms are increasing, Аялал жуулчлалын урсгал нэмэгдэхийн хэрээр дотоодын болон олон улсын зочлох үйлчилгээний компаниуд Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлж байна. Энэ нөхцөлд та өрсөлдөөний орчныг хэрхэн харж байна? Тэмээ, гэхдээ зарим талаараа заавал цэвэр өсөлтөө гэж харах шаардлага үлдээ. Эцсийн дүндээ олон улсын брэндүүд илүү олноор орж ирэх тусам Улаанбаатарын цаашлаад Монголын олон улсын зах зээлд танигдах байдал бүхэлдээ өсөх учраас харин ч зах зээлийг хөгжүүлэх эрүүл өсөлтөөн талаас нь бид хүлээн авч байгаа. Marriott-ийн хувьд дэлхийд даяарх үнэн хэрэглэгчдийн сүлж явуулах Marriott Bonvoy хөтөлбөртэй. Манай гишүүд Улаанбаатарт Marriott-ийн зочдууд нэгдэж байгааг хараад Монголыг аяллаа шинэ чиглэл байдлаар илүү сонирхож эхэлнэ гэсэн үг. Мөн манай өрсөлдөгч брэндүүд ч үнэн хэрэглэгчдийн баазтай. Тиймээс олон улсын брэндүүдийн оролцоо нэмэгдэх нь Улаанбаатарын аялал жуулчлалын эрэлтийг өсгөхөд бүхэлдээ эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Монголын оролцогч талуудтай стратегийн түншлэлээ хэр өргөжүүлэхээр төлөвлөж байна вэ? Одоогийн байдлаар бидний хамтран ажиллаж байгаа болон цаашд хилцээ хийхээр төлөвлөж буй хөрөнгө оруулагчид, төслийн хөгжүүлэгчдийн ихэнх нь дотоодын компаниуд байгаа. Миний бодлоор дотоодын тоглогчид зах зээлийн орчин, бизнесийн нөхцөл байдлыг олон улсын оролцогчдоос илүү сайн ойлгож, илүү үр дүнтэй ажиллах давуу талтай. Учир нь олон улсын компаниудад ихэвчлэн орон нутгийн түншийн дэмжлэг нэн шаардлагатай байдаг. Тухайлбал барилгын материалын нийлүүлэлтээс эхлээд логистик, үйл ажиллагааны явцад гарчуулах асуудлуудыг шийдвэрлэхэд дотоодын түншүүд тун чухал үүрэгтэй байдаг. Тиймээс бид дотоодын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ажиллаж байна.
Өргөн зураглаар нь харуул дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зочлох үйлчлэгээний компанийн хувьд танай 2026 оныг хэрхэн харж байна? Салбарт сорилт ихтэй байна шүү дээ. Yes, we still see some challenges right now, but Тийм ээ, одоогоор тодорхой сорилтууд байсаар байна. Гэхдээ аялал жуулчлалын салбарыг бид урт хугацааны өнцгөөс хардаг. Бид бүгд ковидын үеийг даван туулсан. Тэр үед салбар үнэхээр хүнд цохилтод өрссөн ч эргээд маш хүчтэй зэрэгж чадсан. Тиймээс аялал жуулчлалын эрэлт урт хугацаанд хэвээр байна гэж бид үзэж байгаа. Хүмүүс үргэлж аялахыг хүсдэг. Бизнесийн зорилгоорч бай, амралт, гэр бүл, хосуудын аялалч бай. Эрэлт үргэлж оролцоор байх болно. Одоогийн нөхцөл байдлыг тодорхой цаг хугацааны дараа даваад л гарах болно. Харин ялангуяа дэлхийн энэ хэсэгт бүс нутгийн хэмжээнд аялагчдын урсгал илүү хурдтай өсөж буй нь ажиглагдаж байна.